Hey guys, та юу хийцгаана? Наа Билгүүд гэдэг. Америкийн нэгдсэн улсад software engineer мэрэгчлэр ажиллаж амьдардаг. За энэ бичлэгээрээ би барууны орнуудад болон Америкийн нэгдсэн улсад яг одоо мэрэгчлэрээ ялангуяа одоо IT software engineer-ээр ажиллахыг зорж байгаа эсвэл энэчээ бас одоо удахгүй төгсөж байгаа тэгээ ажилд орох гэж байгаа залуучууд зориулаад ямар одоо challenge-ууд байгаа вэ? Ямар асуудлууд, хүндрэлүүд бас гарч болох вэ гэдгийг яг өөрийнхөө өнцгөөс бас тайлбарлахыг хичээлээ. Тэгээд энэхүү бичлэг дээр бас залруулж хэлэхэд одоо ч ихсэн олон бас мундаг IT-ийн мэрэгчлээ инженер залуучууд энэчээ бас мэрэгчлэрээ ажиллаад явж байгаа, бас ажилд ороод явж байгаа бас зөндөө мундаг залуучууд байгаа. Гэхдээ яг одоо маркет одоо яг зах зээл бол яг тэгж яг сайн үе дээр бол биш байгаа. Олон хүмүүс бас ажилд орж чадахгүй ч байгаа үе. Гэхдээ бас орж чадж байгаа ч зүйл байгаа. Тэгэхээр магадгүй би энэ яриагаар таны ирээдүйн төлөвлөгөөг нураах ч юм уу, таныг бас магадгүй сэтгэл санаагаар унгах тийм бичлэг бол хийхийг зориогүй шүү. Зүгээр яг өөрийнхөө өнцгөр, өөрийнхөө бодлоор яг юу болоод байна гэдгийг бас ирээдүйд юу болох гээд байгаа юм шиг вэ гэдгийг тайлбарлахыг хичээж байгаа шүү. За бүгдээрээ эхний сэдвийн тухай ярилцъя. Энэ болохоор ковидын дараах хөөсрөл болон тэр хөөс хэрхэн технологийн салбарт бас нөлөөсөн тухай ярилцъя. Тэгэхээр та бараг бүгд санаж байгаа 20, 21, 22 онд Монгол гадаадын бас бусад бүх орнуудаар ч гэсэн 6 сар таныг bootcamp суулгаад өгье. Та software engineer, программист болно. 1 жил таныг бэлдээд өгье. Ажил нь бэлэн байна. Таныг шууд 100% ажилд оруулах чадна. Data analyst ажилд оруулах чадна, тий. Та ямар мэрэгчлэлтэй байх ч хамаагүй та 6 сарын дотор та сураад ажилд орох боломжтой гэсэн тийм зарууд маш их байсан. Тэгээ бүгдээрээ яг тэр зарууд юу нэг яагаад байсан юм бол зүгээр бодоод үзье л та. Тэр компаниуд тэгж хурдан хугацаанд бэлдээд ямар нэг компанид ажилд зуучлах чадаад байна маа гэдэг маань тухайн компаниудад нь ажиллах хүчний хомсдолд орсон байна л гэсэн үг тийм. Яагаад яг энэ үе тэр ковидын үеэр ер нь болсон юм бол ковидын өмнө ер нь тэр аваар яг яагаад болсон юм бол энийг би хувьдаа яг юу гэж боддог вэ гэхээр ковид болоод баг бүх бизнесүүд хаагдсан. Тэгээ бүх бизнесүүд зогсоод хүн болгон гэртээ одоо карантинд орсон. Тэгээд яг энэ үеэр яг хамгийн идэвхтэй ашиглагдж исэн салбарууд юу юм бэ гэвэл ерөөсөө технологийн салбарууд. Тэгээ технологийн салбарууд бол ямар нэгэн тийм офис дээр байх, очих шаардлага бол маш бага. За бүгдээрээ Netflix-ыг бодоод үзье. Та Netflix-ийн кино үзэхийн тулд заавал ямар нэгэн салбар дээр очих шаардлагагүй. Тань интернет, тэгээ компьютер юм уу гар утас байхад та Netflix-ыг үзэж чадна. Тэгээ Netflix-ийн орлого ямар ч ялгаагүй өсөөл яваад байна гэсэн үг. Ковид болсон болоогүй байна уу? Ямар ч ялгаагүй гэсэн үг. За тэгвэл энэ нь яг ямар одоо зүйлийг бий болгосон бэ гэвэл технологийн компани хөөсрлүүдийг бий болгосон. Технологийн компаниудын орлого огцом өссөн. Энэ их огцом орлогоор технологийн компаниуд юу хийсэн бэ гэвэл өмнө сарцаацсан байсан эсвэл эхлүүлээгүй байсан төслүүдээ эхлүүлсэн. Тухайн төслүүд дээр хэн ажиллах юм бэ гэвэл ихэнхдээ программистууд буюу software engineer-ууд ажиллаж байгаа гэсэн. Тэгээд олон төслүүд дээр олон хүмүүсийг огцом хайр хийж авсан. Тэгээд асар их тийм инженерийн дутагдалд орсон. Энэ нь Монголч гадаад ялгаагүй бүх газар тийм болсон. Тэгээ яг тэр инженеруудын нөхөглөлийг нөхөхийн тулд маш олон тийм bootcamp-ууд, компаниуд бас тийм сургалтын газрууд гарч ирээд за ерөөсө 6 сар таныг тий software engineer болгоод өгье. 1 жилийн дотор таныг software engineer болгоод өгье гэсэн тийм газрууд маш их гарч ирсэн байна. Тэгэд энэ ч гэсэн тухайн үедээ ашигтай байсан. Яагаад вэ гэвэл үнэхээр тэр компаниуд орлоготой байна. Орлогоороо шинэ төслүүдээ шинэ одоо зүйлд хөрөнгө оруулъя гэдэг төслүүдээ эхлэе, шинэ инженерүүд хэрэгтэй байна, инженерийн дутагдaltaй байна. Тэнгүүд энэ талаас нь өөр нэг компаниуд инженерүүд асар богино хугацаанд бэлдэж өгөөд тэр компаниуд руу зуучлаад ингэж ажилд оруулсан л нэг иймэрхүү одоо цикл явагдсан гэсэн үг. За тэгвэл энэ цикл 24, 25 оноос эхлээд баг багаар бас задарч эхэлсэн байгаа. Тэгээд олон компаниуд олон төслүүдэд зогсоосон. Давхар бас эдийн засагч гэсэн ерөнхийдөө баг багаар муудаад ирсэн. Тэгээд энийг бол та бүхэн бүгд мэдж байгаа бах. Тэгээд давхар геополитикийн асуудлууд, олон дайнууд, мөргөлдөөнүүд, Хятад, Америкийн худалдааны дайн, Ирантаас болоод одоо газрын засны одоо үнийн хэлбэлзэл ч юм уу тий. Тэгээд энэ бүх зүйл чинь ингээ баг багаар бас эдийн засагт нөлөөлөд ирэхээр энэ компаниуд ч гэсэн юм тогтворгүй байгаа үед төслүүдэд явуулах сонирхолгүй байгаа учраас төслүүдэд буцаад татан буугаад компаниуд ажилчдаа бас халж эхэлж байгаа. За бүгдээрээ жишээ авах юм бол 2026 онд нийтдээ 150 мянган ажилтан одоо ажлын цомгтголд орсон байгаа. Тэгээд энэ нь 2025 онтой харьцуулах юм бол 33%-аар өссөн. Тэгэхээр 25 онд бол ойролцоогоор 100 мянган гаруй хүн ажлын цомгтголд орж халагдсан гэсэн үг. За бүгдээрээ жишээ авах юм бол Oracle компанид энэ жил гэхэд нийтдээ 30 мянган ажилтныг халсан байна. Amazon 16 мянган ажилтнаа халсан байна. Microsoft 8 мянган ажилтнаа халсан байна.
За тэгээд бас зогсоосон төслүүдээс дурдах юм бол Apple компани бас өөрсдийнхөө төслийг одоо цахилгаан машиныхаа төслийг зогсоосон. Тэгээд тэрнтэй холбоотой бүх ажилчдаа бас цомогтголд оруулсан. Тэгэхээр ажилчдаа хаалхан тийм амархан зүйл биш тийм үү? 100000-аар нь 100000-аар нь жишээ нь Oracle бол бүр 30,000 ажилтнаа хаалсан. За тэгээд бодоод үзэх юм бол ийм их ажилтныг огцом халах юм бол мэдээж бослог гаргана тэр хүмүүс. Бөөнөрөө одоо протест одоо ажил хаялт зарлана. Тэгээд бослог гаргана. Маш тийм том зүйлүүд болно. Гэхдээ яагаад одоо яг тийм зүйл болохгүй вэ гэхээр угаасаа эдийн засаг муу байгаа. Тэгээд хөөсрөлийн үеэр буруу шийдвэрүүд гаргасан. Үнэн учраас заавал энэ цомогтлуудыг хийх ёстой болсон. Тэгээд цомогтлуудыг хийсэн. Тэгээд хийнгүүд дагаад өөр компаниуд хийчихэж байгаа л гэсэн үг. Тэнгүүд 1-2 компани байсан бол магадгүй тэр компани асуудал болно. Тэнгүүд олон компаниуд бүгд ажилчдаа халаад ирэхээр энэ угаасаа эдийн засгийн асуудал гээд эдийн засаг руу буруугаад ирэхэд тэгээд зүгээр ажилчдаа шууд халчиж байгаа л гэсэн үг. За тэгээд энэхүү одоо боломжийг ганцхан том компаниуд ч ашиглаагүй бас жижиг дунд компаниуд ашиглаж байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл том компаниуд ингэж ажилчдаа халаад байвал бид нар ч гэсэн төслөөсөө цомгтгол хийн ажилчдаа хална гэд давхараас халаад явчихж байгаа гэсэн үг. Яг энэ нэг одоо бас яг завшаан гэж хараад олон өөр компаниуд бас ажилчдаа халж байгаа гэсэн үг. Энэ одоо массаар нь ажиллаар халах энэ үйл явцад хамгийн их хохирж байгаа хүмүүс бол мэдээж шинээр төгсөгчд болон гаднаас ажиллаж байгаа ажилчид байгаа. Компани бол өөрсдийнхөө ашгийг л бодно. Тийм учраас өөрсдөө хэрэгтэй зөв хүмүүсүүдээ авч үлдээд мэдээж одоо яг тэр шинээр төгссөн ч юм уу эсвэл яг туршлагагүй хүмүүсээ төрүүлээд халчиж байгаа гэсэн үг. Бас хамгийн хөртөж байгаа хүмүүс нь ямар хүмүүс вэ гэвэл цалин өндөр авдаг, тухайн компанид удаан ажилласан тийм хүмүүс бас байгаа даа. Өмнө яг компанид ажиллаж үзчихсэн хүмүүс бол мэдж байгаа. Компанид ойролцоогоор жилээс 2 жил ажиллахад ямар ч ажил байсан гарт ороод ямар нэгэн тийм аюулгүй болоод нэг юм 50 төлөв рүү бас шилжиж болдог тий. Тэнгүүтээ мэдээж компанид удаан ажиллах тусмаа цалин илүү авна, урамшуул илүү авдаг. Том компаниудад нэг юм асуудал идэм байна л да. Том компанид хүмүүс орохдоо айгүй зовж, ярьцлаганд бэлдээд айгүй зовж ороод эхний хэдэн жилдээ айгүй зовж жагаад одоо өөрийгөө айгүй дайчилж агаад 2 дахь 3 дахь жилээсээ эхлээд одоо баг зэрэг санаа амраад бүтээмж нь өмнөх үеийнхэн бүтээмжээсээ баг зэрэг багасаад ирдэг гэсэн тийм судалгаа байт юм байна. Энэ завшааныг ашиглаад бас том компаниуд яг юу хийж байгаа вэ гэвэл тэр удаан компанид ажиллаж байгаа мөртлөө перформанс буюу одоо гүйцэтгэл нь ер нь бол нэг хэвэндээ ингээд хүрсэн өсөлтгүй байгаа тийм ажилчдаа бас халж байгаа. Тэгэхээр бас хамгийн том хохирж байгаа хүмүүс нь мэдээж яг шинээр төгсөгчд боловч бас ийм одоо хохирж байгаа бас ийм хүмүүс бас байгаа. За маш олон туршлагатай инженеруудыг энэ том компаниудаас ажлаас нь халчлаа. Тэгвэл энэ хүмүүс одоо яг яах юм бэ? 30,000, 40,000, 10,000, 5,000 айгүй өндөр тоогоор нь олон инженеруудыг ажилчдыг ингэж халаад ах юм бол зах зээлд юу үсгүй гэхээр маш олон ажил хайж байгаа тийм туршлагатай компаниудад ажилласан инженеруудын одоо ийм бүхэл бүтэн групп үүснэ гэсэн үг. Энэ нь яг ямар асуудал дагуулж байгаа вэ гэхээр дөнгөж төгсөж байгаа хүмүүст ажилд ороход маш хэцүү болгож байгаа гэсэн үг. Amazon-д 5 жил ажилласан туршлагатай программистыг ажилд авах уу? Эсвэл дөнгөж сая төгссөн ажилтныг одоо оюутныг ажилд авах уу? Үнэхээр зах зээлд маш олон том компанид ажилласан туршлагатай инженерүүд бөөнөрөө ажил хайгаад байх юм бол яагаад тэр шинээр төгссөн хүмүүсийг авахыг хүснэ гэж. Тийм мэдээж шинээр төгсөгчд илүү бага цалингаар ажиллана. Тэгээд илүү магадгүй бас залуу гэдэг ч юм өөр давуу талууд гарч болох бах. Гэхдээ яг компани талаас харах юм бол үнэхээр ийм их ажилчид халагдаад байвал тэр том компаниудаас яагаад хямдхан ажилчдаа өөрсдөө компанид ажиллуулж болох юм бэ гэдэг санаа гарч ирж байгаа гэсэн үг. За тэгэл энэ ахаал нөгөө шинээр төгсөгчдөд болон одоо гадаадаас ирж байгаа ажилчдад маш их юм асуудал үүсэж байгаа гэсэн үг. За дараагийн ярих сэдв бол AI. За миний хувьд болохоор яг AI бол яг одоогийн байдлаар яг ажлын байруудыг цомготгож байгаа эсвэл ажлын байрыг нэмж байгаа ч юм уу яг нэг тийм дүгнэлт хийхэд арай эрт юм шиг санагдаж байна. Яг одоо байгаа дээрануудыг ингээд харж үзэх юм бол AI-тай холбоотой маш олон тийм микс одоо тийм холилдсон л үр дүнгууд гарч ирээд байна. За зах зугаас нь дурдах юм бол AI-тай холбоотой автоматжуулалт, скриптжүүлэлтийн ажлын байр бол огцом нэмэгдсэн байна. Бараг компани болгон өөрсдийн гэсэн AI чатботтэй, AI ticketing системтэй. Тэгээд AI одоо энгийн жижиг зүйлүүдийг хариуцж авдаг, шалгадаг болсон. Тэгэхээр тэрийг хийдэг одоо автоматжуулдаг одоо basic prompt юмнуудыг нь шалгадаг тийм ажлууд бол маш их нэмэгдсэн байна. Компани болгон, вебсайт болгон, баг Facebook пэйж болгон л тэгээд Discord хуудас болгон л
одоо AI автоматар одоо хүсэлтүүдийг хариулдаг, автоматар чат, имэйл бичдэг болсон байна. Тэгээ тэрний чинь ард мэдээж тэрийг хийж байгаа нэг программист, инженер хүмүүс байгаа. Тэгэл төрлийн ажлууд бол маш их нэмэгдсэн байна. Гэхдээ бас нөгөө талаараа олон компаниуд AI-тэй холбоотой одоо юм зардлуудаа танахын тулд бас олон одоо инженерийн ажилчдуудаа халж байна. Гэхдээ бас нөгөө талаасаа бас AI-тэй холбоотой хөгжүүлэлтээ хийхин тулд олон компаниуд ч гэсэн ажилчдаа авч байна. Тийм яг ингэсэн тэгсэн гэсэн яг үр дүн судалгаа гаргахад бол маш эрт байна. Тэгээд бас амар холилдсон байна гэж харж байна. За гэхдээ энэтэй холбоотой хамгийн их хохирж байгаа хүмүүс бол яалчгүй шинээр төгсөгчд байгаа. Тэгээд би та бүгдийг энэ талаас нь хараад үзээрэй гэж бодож байна. Дөнгөж төгссөн яг ингээд project дээр ажиллаж үзээгүй хүнийг AI-тэй цуг ингээд хамт ингээд project өгөөд ажиллах уу, эсвэл туршлагатай хүнийг AI өгөөд тэгээд өөр одоо project дээр ажиллах уу? Та хоёрын магадгүй алийг сонгох байсан бэ? Тэгээд бүгдээ яг шинээр төгсөгч чинь тухай зүгээр бодоод үзье л та. Шинээр төгсөгчд яг тийм том үндсэн систем дээр ажиллаж үзсэн туршлага нь ховор учраас яг ажлын байран дээр гараад туршлага хуримтлуулах хүртлээр AI-аар дамжуулж юм хийлэхэд яг тухайн AI-аа зөв хийж байгаа юм уу? Хамгийн зөв стратеги одоо архитектураар хийж байгаа юм уу? Хамгийн зөв инженерчлэлийн дагуу хийж байгаа юм уу гэдгийг одоо өөрөө дүгнж шинжилэхэд одоо хэцүү. Одоо яг байгаа AI prompt engineering бодоод үзэх юм бол AI яг юу хийж байгаа вэ гэхээр бидний асуусан асуултанд л хариулж байгаа. AI бол маш их потенциалтай баг. Гэхдээ AI-ийн яг танд байгаа AI-ийн потенциал бол таны асуусан асуултаар хязгаарлагдана. Та надаа ийм вебсайт хийгээд өг гэж нэг AI хэлэх юм бол AI танд хийж өгнө. Гэхдээ магадгүй туршлагатай инженер бол ийм архитектурууд ашиглаарай, ийм зүйл дээр ийм зүйлүүдийг тестлээрэй, тэ ийм асуудал гарахад энийг ингэ шүүгээд илүү нарийн промптыг хий өгч чадахгүй гэвэл илүү туршлагатай инженер л өгч чадна. Энэ дээр яг одоо том компаниуд дээр ямар асуудал гарч ирж байгаа вэ гэхээр шинээр төгсөгчд ялгаагүй AI ашиглаад ажиллана. Одоо туршлагатай хүн байсан ч гэсэн өөрөө кодо бичихгүй. Орчин үед угаасаа яг хүн болгол баг AI-д кодо бичүүлээл тэрэн дээрээ янзлаад тэрийгэ хараад дүгнээл явж байгаа. Гэхдээ та анханасаа том төсөл дээр одоо аппликейшнууд дээр ажилласан туршлагагүй байжгаад AI-аар магадгүй хэдэн мянган мөр код бичүүлэх юм бол та яг тэрийг өөрөө хянаад одоо яг алдааг нь хараад дүгнээд хийж чадахгүй гэвэл аюу эрсдэлтэй. Тэгээ тийм учраас хүмүүс одоо яг компаниудын бас хандлага ямар байгаа вэ гэхээр магадгүй би 3-4 шинээр төгсөн хүн авч яхаар зөвхөн 1-2 туршлагатай хүн аваад тэгээд тэр нь AI-тай ажиллах юм бол тэр 4-5 хүнээс илүү их одоо бүтээмж гаргана гэдэг нэг тиймэрхүү алсын хараатай байгаад байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээд энэ нь болохоор бас яг хувийн мэдээлэл задруулжлахгүй ч гэсэн миний ажилладаг компани бас өөр одоо хүмүүсийн юун дээр хараад байхад ер нь бол хүмүүсээ бав агаар цомготоод гэхдээ AI авч өгөхдөө одоо тулцсан тэр премиум пакэжүүдийн аягүй үнэтэй юугаа токен одоо ашиглах тэр боломжоор нь авч өгöd байгаа. Тэгээд AI-тай холбоотой бас нэг гарч байгаа зүйл нь юу вэ гэвэл SDD буюу Spec Driven Development гэдэг одоо юм шинэ концепт гарч ирж байгаа. Энгийнээр тайлбарлах юм бол та тухайн AI-д одоо requirement буюу шаардлагыг маш нарийн өгөөд тэгээд тэр нарийн шаардлагын дагуу AI-аар бүтэн одоо тэр workflow-оо одоо ажлынхаа циклийг хянуулахыг л одоо хэлж байгаа. За бүгдээрээ жишээ авах юм бол нэг AI гарч ирээд өөрөө одоо тухайн одоо системийн ирээдүйн алсын хараа төлөвлөгөө, зорилго, сайжруулах боломжуудын нэг AI гаргаад ирнэ гэсэн. Тэнгүүт нь тэр AI-ийг өөр нэг AI барьж аваад тухайн одоо зорилго зорилтон дээр одоо тулгуурлаад төслүүдээ гаргаад ирнэ гэсэн. За тэнгүүт дахиад нэг AI тухайн төслүүдийг барьж аваад тухайн төсөлтэй холбоотой зорилго зорилтуудыг болон одоо тиктүүд ажиллах одоо тэр одоо тиктүүдийг гаргаад ирнэ гэсэн. Дахиад нэг өөр AI гарч ирээд тухайн тиктүүдийг аваад уншаад тухайн тиктүүд дээр ажиллаад кодо бичээд програмчлна гэсэн. Тэнгүүд нь дахиад нэг AI гарч ирээд нөгөө өөр AI-ийн бичсэн кодыг өөрөө тестлээд шаардлагын дагуу хангасан байна өөрөө апдейт тест бүх юмнуудаа хийгээд тэгээд үнэлж дүгнэнэ гэсэн. Тэгээ өөрөөр хэлбэл одоо тухайн бүтээгдэхүүн гарахаас дуусах хүртэл бүх цикл нь AI-аар хийгдэнэ гэсэн. Тэгээ AI нь өөрөөсөө AI-уудаа хянаад явна гэсэн. Тэнгүүд тэр AI хянаад явж байгаа тэр том циклийг нь одоо хүмүүс хянаад явна гэсэн. Миний одоо өмнө AI-тай холбоотой хийжсэн бичлэгийг үзчихсэн бол би яг энэ тухай жилийн өмнө ярьж исэн. Тэгээ яагаад энэ сэдвийг одоо ярьж ирж байна вэ гэхээр том компаниуд яг энэ сэдвийг аль хэзээ бариад төсөл хөтөлбөр болгоод эхлүүлсэн байна. Тэгээ би бас зарим одоо найзуудаасаа бас зарим таньдаг өөр компанид ажилладаг инженерүүдээс сонсоход зарим нь болохоор аль хэзээ хэрэгжүүлсэн
AI нь одоо бүх тэр таскуудаа хянаад гаргаад тестлээд ингээ бүх юмудаа явдаг ийм одоо зүйлүүдийг аль хэзээ эхлүүлээд одоо яг туршлын шатантаа бас хэрэгжүүлээд явсан компаниуд ч гэсэн байгаа юм билэ. Одоо тэр бүх үе шатан дээр хүн ажиллаж байгаа тийм үү. Тэгвэл тэр бүх үе шатуудыг AI хийгээд нэг хэсэг бүлэг хүмүүс удирдаад явах юм бол энэ мэдээж тодорхой хэмжээний шинэ ажлын байруудыг гаргах ч гэсэн бас тодорхой хэмжээний ажлын цомогтголуудыг гаргаж ирж байгаа гэсэн үг. За тэгээд энэ Spectrum Development одоо ерөнхийдөө хэрэгжээд эхлэх юм бол ерөнхийдөө софтвер инженерүүд ч гэсэн софтвер инженер яг код бичдэг хүмүүс байхаа болоод софтвер менежерүүд болох магадaltaй гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр олон AI-юуд хоорондоо нэгээ цогцоод бүх юмаа хийн. Тэрний дээр нэг хүн тэр AI-юудыг менеж хийн гэсэн үг. Тэгээд тэр AI-ийн кодын чалган, тестийн чалган, зорилт тэр майлстоунуудаа ч гэсэн гаргасан байна уу бүгдийг шалгаад явна гэсэн үг. Тэгэхээр илүү одоо AI менежер хүмүүс болно гэсэн үг. Та бас илүү дэлгэрэнгүй сонсохыг хүсвэл миний өмнө хийсэн тэр бичлэгийг бас үзээрэй. Тэр бичлэг дээр бас би илүү дэлгэрэнгүй одоо prediction хийсэн бичлэг байгаа. Бас удахгүй ч гэсэн Spectrum Development тухай яг тусдаа том бичлэг гаргана. Ийм том асуудлууд байгаа юм байна. Эдгээр асуудлууд нь бас магадгүй барууны зах зээлд ч юм уу ажиллах гэж ирж байгаа хүмүүс эсвэл яг шинээр төгсөгчд яг одоо энэ Америк барууны зах зээлд ажиллахад ийм хүндрэл асуудлуудыг авчирж байгаа юм байна. За тэгээд миний бодлоор бол ирээдүйд удахгүй айгүй том шилжилт хөдөлгөөн явагдах байх. Энэ шилжилт хөдөлгөөнөөр ч гэсэн олон ажлын байрнууд байхгүй болно. Гэхдээ бас дагаад олон ажлын байрнууд нэмэгдэх байх. Тэгээд яг энэ дээр хохирох хүмүүс нь бол яалтчгүй одоо шинээр төгсөгчд хамгийн их хохирох байх гэж би бодож байна. Тэгээд яг энэ шинээр төгсөгчд одоо яг төгсөж байгаа хүмүүсийг зүгээр бодоод үзэх юм бол яг нэг тийм завсрын үеийн хүмүүс байгаа гэсэн үг. Хэсэг яг энэ жуниор хүмүүс яг шинээр төгсөгчд завсрын үеийнхэн магадгүй хохирох байх. Тэгвэл том зургаараа ч гэсэн тэр хүмүүс зах зээлд ямар нэг газар уусаж шингээд тэгээд ерөнхийдөө шинэ ажлын байрууд ч гэсэн гараад хэсэг замбраагүй байх ч гэсэн том зургаараа тогтворчоод өсөлт рүү явах байхаа гэсэн бас яг хувийн таамагтай байна. За бас айгүй нуршуу ярьсан бол уучлаарай guys. Тэгээд энэ бичлэг маань ингээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэнд бас бичлэг маань таалагдсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй. IT-тэй холбоотой одоо технологитой холбоотой бас бичлэгүүдийг сонирхож байвал та бас миний бусад бичлэгүүдийг бас үзэж болно шүү. Яг Монголд маань юу болж ийн шинээр төгсөгчд ажилд ороход ямар байна? Монголд AI-ыг одоо яг нэвтрүүлэх тэр зүйлс ер нь компаниудад яаж ажиглагдж байна? Та бүхэн бас өөрсдийнхөө санал бодол сэтгэлийг хуваалцаарай guys. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Түр баяртай guys.